За цагдаагийн байгууллагаас талигаач Чамин Эрдэнэ охиныг өндрөөс унаж амнасаа алдсан байж болзошгүй гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн. Харин энэ дүгнэлттэй талигаачийн арга гэрийнхэн санал нийлэхгүй гэдгийг хэлсэн юм. Мөн мөрдөн шалах ажиллагааны явцад талигаачийн өмсөж байсан цамцыг сольсон тухай арга гэрийнхэн мэдээлсэн. За тэгвэл цагдаагийн байгууллагаас нотлох баримт алга болж устсан зүйл байхгүй гэдгийг хэлж байна. Цагдаагийн байгууллагаас одоо нэг зүйлүүдээр залруулга юу няцаалт өгж байгаа. Энэ маань бол хэрэг давагцсан нотлох баримт анх хэргийн газар үзлэг хийснээс хойш одоо хүртэл ямар нэгэн байдлаар хэрэг давагцсан нотлох баримт өөрчлөгдсөн, алдагдсан, устсан зүйл байхгүй. Энэ цагдаагийн байгууллагын хэргийн газар үзлэгээс өнөөдрийг хүртэл бүхий л үйл ажиллагаанд прокурорын байгууллага хяналт тавьж явж байгаа. Энэ дээр бол ямар нэгэн байдлаар хохирчийн өмсч явсан хувцас сэргэлэл гэдэг юм уу, эд зүйл алга болсон зүйл байхгүй. Талигаачийг өндрөөс унаж амнасаа алдсан буюу амиа хорлсон гэж үзэж хэргийг хаах гэж байгаа тухай арга гэрийнхэн мэдээлээд байгаа. Харин цагдаагийн байгууллагаас мэдээлэхдээ өндрөөс унаж амнасаа алдсан болох нь тогтоогдсон. Гадны нөлөөтэй өндрөөс унсан уу эсэхэд шалгалтыг явуулж байгаа тухай мэдээлсэн юм а. Өчигдөр талигаачийн арга гэрийнхэн мэдээлэл хийх үеэр төрийн бус байгууллагаас давхар мөрдөн шалах ажиллагааг явуулж байгаа болохыг мэдгдсэн юм. Харин цагдаагийн байгууллагаас төрийн бус байгууллага хүн амны хэрэгтэй холбоотой мөрдөн шалах ажиллагааг явуулах эрхгүй гэдгийг хэлсэн юм а. Ерөн бол эрүүг эрг хэн шийдвэрлэх тухай хуулийн дагуу цагдаагийн байгууллага энэ мөрдөн шалах үйл ажиллагааг явуулж прокурор хяналт тавьдаг. Энэ дээр хин нэгэн одоо төрийн бос байгууллага гэдэг юм уу, энэ дээр бол мөрдөн шалах ажиллагаа явуулах хэрэг байхгүй. Хуулиараа зөвхөн мөрдөн шалах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудыг хуулийн дээр тодорхой зааж өгсөн байдаг. Олонний анхаарлын төвд байгаа уг хэргийн мөрдөн шалах ажил дуусаагүй үргэлжилсээр байна. Цагдаагийн байгууллагаас хэрэгтэй холбоотой элдв таамаг худал мэдээлэл гаргахгүй байхыг анхаарууллаа.